Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо, сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эрүүл мэндийн яамны дэргэд хэмжлэгийн мэрэгчлэлтний ёс зүйн хяналтын хорооноос орхилон гаргаж байгаа эрүүл мэндийн салбарын ёс зүй ба иргэдийн итгэл сэдвэгт цуврал ярилцлагын энэ удаагийн дугаар нууц хадгалах ба харилцан итгэлцэл сэдвээр хийх гэж байна. Итгэл гэдэг зүйл бол нэг удаад бий болдгоо хэрнээ нэгэн зүйлд сарнаад алга болдог маш эмзэг мэдээлэл байдаг. Тийм учраас эрүүл мэндийн салбарт үүсэж байгаа итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор юуны өмнө нууц гэдэг зүйл маань өөрөө юу юм бэ? Юуг нууц хадгалах гэдэг юм бэ? За итгэлцэл яагаад эмнэлгийн тусламж үйлчилгээний суурь болд юм бэ? Нууц задрах мөчөд ёс зүйн ямар асуудлууд тулгардаг вэ гэдэг сэдвээр ярилцахаар энэ удаагийн дугаарын зочноор Монгол Улсын хүний гавьяа тэмч, Монгол Улсын зөвлөх цэргийн чанга ухааны доктор Наран Цэцэг эмчтэйгээ ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд болон та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Нууц гэдэг яагаад итгэлцлийн үндэс болж байгаа вэ? За ер нь энэ бол бас маш чухал асуудал. Яг эхний асуулт маань бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа энэ хүрээнд эмнэлгээр, эмчээр, эмнэлгийн мэргэжлүүдээр үзүүлж үйлчилгээ авах гэж байгаа тэр хүмүүс маань өөрийн биед гарсан эрүүл мэндтэй холбоотой бүх эмзэг асуудлуудаа шийдвүрлэх, учир шалтгааныг нь олох, дээрээс нэмээд оншоо эрт зөв тодорхойлуулаад төгс эмчилгээний үр дүн хүсэж ирж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ хүний бас эмзэг нарийн эрүүл мэндтэй холбоотой нууцлалын асуудал бол яалтчгүй тухайн ажилтнуудын, тухайн мэргэжилтний өргөсөнд хангалттай эрүүл мэндийн байгууллагын хувьд бол өргөсөнд хангалттай шууд холбоотой. Бидний өргөсөнд хангалтт ч гэсэн байдаг энэ үг өгүүлбэр өөрөө маш утга учиртай үг өгүүлбэрүүд байдаг. За нөгөө төгөр гэх бол хувь хүн магадгүй гэр бүлдээ хань ижилдээ үр хүүхдтэй хэлээгүй тэр өвчин эмгэг магадгүй учир шалтгааныг мэдэхгүй за өөрөө мэдсэн мөртлөө хэлж чадалгүйгээр ямар нэгэн эмгэгт өртсөн түүнийг эмчтүүлэхээр зорж ирж байгаа учраас бид тэр хүнтэй маш нээлттэй бөгөөд хариуцлагатай ярилцаж тэр хүн дээр оншоо зөв болоод дээр нь эмчилгээнийхээ зөв гарцыг олох ийм л үүрэг хүлээсэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд. Тийм болохоор эрүүл мэндтэй холбоотой нууц бол нэн чухал нууцаа гэж үзэх нь зөв. Тэр битгээл энэ бол эрүүл мэндийн сайдын туршаалаач гэсэн эмчлүүлэгч үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах нууцлалын зэргийн зарим баримт бичгүүд нь тоонд орсон байдаг. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ бол одоо үйлчлүүлэгч бол ирээд эмчлэгчтэй л одоо өөрийнхөө учир шалтгаан өөрийнхөө одоо зовир шаналгаа хамаг эмзэг мэдээлэл хэлж идэг. Гэтэл эмнэлгийн тусламж үйлчилгээ дан ганц нэг хүний үйл хэрэг байдаг. Баг хамт олонний хамтарсан үйл хэрэг. Зарим тохиолдолд учир шалтгааныг олохоор бид нэр хилэлцдэг, эмнэлзүүн хилэлцүүлэг явуулдаг. Тэгвэл ямар тохиолдолд одоо нууцыг тодорхой хэмжээнд ярьж болох юм, ямар тохиолдолд ярьж болохгүй. Тэгэхээр яг эрүүл мэндтэй холбоотой нууц хадгалах нь энэ бас ёс зүйтэй шууд холбоотой бөгөөд энэ эмч үйлчлүүлэгчийн хоорондох итгэлцлийг бүрдүүлэх, дээрээс нь чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, эргээд эмчилгээний үр дүн өндөр үр дүн хүлээгдэж байгаа үр дүнгээ одоо яг бодитоор ингээд биелэлээ олох тэр боломжийг нь хангуулахад нэн чухал байдаг. Тэгэхээр энэ дээр чинь бас хэд хэдэн зүйлийг бас дурдхан зүйтэй байх гэж бодож байна. Нэгдүгээрт нь хүний үндсэн эрхийг хөндөж байгаа асуудал тийм ээ. Тэр хүн маань хувийн амьдралын нууц халтшгүй одоо мэдээллүүд байж тэрийг эмчид хэлэх магадлал байдаг. Ер нь бол олон жилийн бас эмчлүүлэгч үйлчлүүлэгчтэйгээ харилцаж байсан эмчийн хувьд бол тэр тийм тохиолдол цөөнгүй байсан. За дээр нь хувийн мэдээлэл хамгаалуулах эрхээ эдлэх эрх тэр үйлчлүүлэгчэд байна. Дээр нь өөрийнх нь нэр төр алдар хүнд магадгүй ажлын байр тийм ээ тодорхой учир шалтгаан бөгөөд тэр хүний үндсэн эрх ашиг хөндөгдөх магадлалтай учраас энэ дээр бол яалтчгүй нэгдүгээр асуудал. Хоёрдугаар том асуудал бол ерөөсөө яг эмч үйлчлүүлэгч хоёрын итгэлцлийн суурь болно. Эмч эмнэлгийн ажилтан зөвхөн эмч биш. Энтэй зэрэгцээд нэг эмч тухайн хүний асуудлыг бүрэн шийдэхгүй. Эмч магадгүй эмч шаардлагатай бол өөр бусад мэргэжлийн эмчнэрийнхээ багтаагаар хамтран хэлэлцэн зөвлөлдөн дээр нэмлээд сувилагч тусгай мэргэжлүүдийн тусламжийг авна. Бид нар сувилагч нар гэдэг мэддэг. Тусгай мэргэжилтэнд бол лаборантууд ордог.
Тийм ээ. Дүрс орчилгооны техникч, эмч нар, инженерүүд ордог. Тэр хүн бид нар дүрс орчилгоогоор баг оншийн бас тодорхой хувийг тавьж өгөхөд маш их өндөр үүрэг гүйцэтгэдэг. Тэгэх юм бол зөвхөн эмч биеийн хариуцлага нууцлалыг хадгалахаас илүүтэйгээр мөн хамтран ажиллаж байгаа баг болж байгаа бүх хүрээний эрүүл мэндийн ажилтнууд маань бас хадгална. За дээрэс нь нэмээд ёс зүйн мэргэжлийн хариуцлага гэж байдаг тийм ээ. Үйлчлүүлэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад тараад гэдэг бол энэ хүний хувийн нууцыг хадгалах хуулийг баг ноцтой зөрчсөн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр. За нөгөөдүүр нь бидний мэргэжлийн ёс зүйн дүрм гэж байдаг. Та бидний мэддэгчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн сайдыг 19 оны маань 406 гэж бүр алдартай тэн дээр ёс зүйн дүрм үндсэн 5 том үнд зүйлтэйгээ байж идэг. За дараа нь хууль эрх зүйн хувьд бол шууд холбоотой байдаг тийм. Энэ маань юу гэж яах гэхээр хэрвээ та нууц задруулвал хариуцлага хүлээдэг юм а гэдгээ эмч эмнэлгийн мэргэжилтэн болон мэдчихэдэг. За дараа нь эрүүл мэндийн байгууллаганд хэрвээ бид дээр дурдсан 4-5 зүйлсийг зөрчих юм бол иргэд үйлчлүүлэгчд маань эрүүл мэндийн байгууллага эмч хамт олон итгэх итгэлцэл буурна. Энэ итгэлцэл буурснаар тэр хүнд хэдийгээр оншоо зөв тогтоолгосон эмчилгээгээ зөв эхлүүлсэн боловч өөрх нь хувийн эрүүл мэндтэй холбоотой нууц гэж зөвшөөрлөгөө тарснаас болж тэр хүн маань сэтгэл зүйн хувьд эмчлэгдэхэд туйлын бэрх өвчин тогтно. Ийм болохоор энэ бидний үндсэн өвчнөө эмчлэхээс илүү сэтгэл зүйн хувьд маш хүнд шарахыг үүсгэх эрсдэл өндөртэй учраас энэ бол онцгой чухал гэж үзэж байгаа. Нууцлал задарсан байхад бол яг нөгөө эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгч хоорондын нөгөө харилцааны итгэлцэл гэдэг зүйл байхгүй болсноос болж эмчилгээний чанар тусламж үйлчилгээний сэтгэл ханамж гэдэг зүйл бол байхгүй болт юм байна. Үүнээс гадна ер нь ямар өөр хохирлж гэдэг юм уу сөрөг нөлөөнүүд гарах уу нууц алдагдсанаар. За ер нь бол эмч эмнэлгийн ажилтнуудад байгаа эмчлүүлэгч үйлчлүүлэгчийн талаарх нууцлын мэдээлэл бол гэр бүлдээ би түрүүн хэлсэн гэр бүлдээ шилдэггүй нууц мэдээллүүд байна. Энэ нь зөвхөн тэр хүний биеийн өвчнөөс гадна сэтгэлийн эмгэг тэр хүнд байдалд хүргэж байгаа шалтгаан нь бас тийм гэр бүлд байж магадгүй гэр бүлийн эмзэг мэдээллүүдийг эмч эмнэлгийн ажилтнанд хандаж өгсөн байж болдог. Ер нь практик дээр юу харж иглэгдв гэхээр эмчтэй хэлээгүй мөртлөө сувлагч нарт маань бас хэлсэн байдаг. Манай тэр аргт маань тийм үйл явдал болоо. Тэгээ би ингэж ийм ажил явдлын дараа ч гэдэг юм уу ийм хэрэг төвгийн дараа ингэсэн. Ингээд миний нойр гүйдэх. Үндсэн өвчний нэмшлээдэг нөгөө хүмүүс сэтгэл зүйн хувьд таатай биш. Дээр нь нойр алдагддаг. Дээр нь уцаар өдөржингөө эмчилгээ хийгээд бид нарыг таатай орчин бүрдүүлсэн ч гэсэн тэр хүн авч байгаа харилцааныхаа бусад шугамар уцаарч байд юм уу мессежээр ч юм энэ байдлуудыг тэр болгон хэлэхгүй байхад хамгийн итгэсэн сувлагчтай хамгийн ойр байгаа олонтой үйлчлүүл өөрт нь өдөрт олонтой хандаж байгаа тэр хүнд ингээд итгэл сэтгэлээрээ хандаж өөрийнхөө сэтгэлээ баг зэрэг хөнгөлдөг. Тэгэхээр энэ бол өөрөө бид нар бас тэр айлыг тэр эмчлүүлэгч үйлчлүүлэгчийн хувь хүний эмзэг мэдээлэл энэ эмзэг мэдээллийг авчхаад энийг хэрвээ энэ хүний эмчилгээнд тустай юм а гэж үзвэл эмчлэгч эмчт нь шийдвэр гаргагч яг тэр эрүүл мэндийн байгууллагын удирдах шууд удирдлагуудтай хэлээд энэ хүнд хэдүүлээ харин яаж туслах вэ гэдэг дээр зөвлөлдөж болно. Бусад ямар ч хамааралгүй бөгөөд шууд тэр хүнд ямар нэгэн үр дүнтэй зөвлөмж өгөх боломжгүй тийм хүмүүст бол тэгж гинэ хөөрхийгээ санаандгүй хэлсэн үг гэдэг бол бид нар бас нууц алдчихжээ. Санаандгүйгээр зориггүйгээр эс үйлдэлээрээ алдчихжээ гэсэн үг. За тэгээд бид нар хэрвээ тэр хүний итгэлийг зөв хүлээж авах бол мэдээлэл үйлчлүүлэгч маань бидэрт маш зөв өгнө. Тэгээ өөрийн хувийн мэдээлэл аюулгүй хадгалагдаж байгаа гэдэг итгэл үнэмшил нэн чухал. Нэгэнт аюулгүй хадгалагдсан бол шалтгаан эмч хүн өөрийнхөө эмнэлэг зүйн сэтгэлгээгээрээ магадгүй бас баг хамт олонтой эмчилж болно тийм ээ. Тэгээд эмч эмнэлгийн хамт олон багт итгэх итгэл нэмэгдэнэ. За тэгээ эмч оншоо зөв тавьчихсан сэтгэл зүйн хувьд нь бас өөрийнхөө хэмжээнд таатай зөвлөмж мэдээлэлүүд өгчихсөн шаардлагатай хэм сэтгэл заслын эмч мэргэжилтэнтэйгээ хамтарч ажиллах баг бүрэлдэхүүн үүсгэж болж байна тийм ээ. Тэгээд энэ болгон маань бид нар яаж юм гэхээр харилцан итгэлцэл, харилцан хүндлэл нь бидний зөв оншоо тогтооцсон эмчилгээнд дээр маш их үр дүнтэй нөлөөлөл үзүүлнэ. Ингээд ирэх юм бол эмчээ бид нар эмчтэй эрүүл мэндийн байгууллагатай бүрэн итгэж дээрэс нь ингээд сэтгэлийн эс засваас бид яаж биеийн өвчний бүрэн илааршсан гэж үзэх юм тэр хүн
магадгүй одоо уушгидны атгалгаа цэвэр бүрэн эдгрээд эрүүлжээд гарахтаа сэтгэл нь эрүүлжээгүй гарах юм бол бид яах юм, тийм ээ? Тийм болохоор энэ дээр бид нар бол өндөр хариуцлагатай өөрөө хүлээсэн эрүүл мэндийн ажилтан, нөгөө талаасаа хэрвээ та эмч эмнэлгийн ажилтнаа итгэж ил байгаа бол магадгүй таны сэтгэл зүйн хүнд байгаа зүйлсийг яг одоо эмчтэй, эмчлэгч эмчтэй бас харилцан ярилцаж, за магадгүй би танд итгэж ярьж байгаа учраас миний энэ нууцлал бол танаас одоо ингэ хитрхгүй байх гэж итгэж байна, найдаж байна гэж хэлж болох юм аа гэж үзэж байгаа. Тийм. За эмчийн маань яриан дээр бас нэг чухал үнцэг гарч ирлээ. Юу вэ гэхээр эмчтэй итгэжээж, учир шалтгаанаа мөн чанарын сайн одоо олуулж ээж, за тэгжээж одоо энэ үндсэн өвчний одоо биеийн өвчнч бай, сэтгэл зүйнч бай, энэ асуудал бол сайн иляршдаг юм байна. Тийм учраас үнэхээр бас жоохон өөрийнхөө хувьд эмзэг гэж үзэж байгаа мэдээллүүдийг бол би одоо энэ ийм юмнаас болсон болов гэд яг энэ би ингээ өөрөө нуудаг юм аа, ийм учиртай юм аа, ингээд танд ингээд ярьчаа, ингээд задрахгүй байх байхаа гэдэг үндсээр бас нэмж хилээд ингээд тусламж авснараа энэ бол бид нэр хувийн нууцыг хуулиар хамгаалдаг. Тэгээд мөн эмч эмнэлгийн зарим мэрэгчлэлтнүүд бол тангараг өргөдөг. Ёс зүйн тангараг өргөдөг учраас энэ бол одоо байж болох асуудал байх нэ. Тийм учраас та бүхэн маань одоо санаа зовхгүйгээр яг тухайн орчинд, хөндлөнгийн садгүй орчинд өөрийнхөө нууц эмзэг мэдээллээ итгэж ярьж одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай болгоход бас оролцох хэрэгтэй байх нэ. Ямар тохиолдолд бол бид нар нууцыг задалж болдго юм бэ? Энд ёс зүй талаасаа тийм одоо өгөгдөл байх уу? Тийм, энийг задлж болохын өмнө бас нэг хоёр өгүүлбэр хэлье гэж бодож байна. Юу гэхээр нэг нь бидэрт ихтгэлцэл бий болчлоо. Эмч байна уушаа зүг болчлоо. Үйлчлүүлэгч маань эмч эмнэлгийн ажилтнаа итгэж эхлэе. За ингээд аятайхан үр дүн гараад байж тал хэр одоо санаандгүй тохиоллоор за магадгүй зарим хөндлөнгийн нэг одоо албан ёсны асран хамгаалагч юм уу тэр хүн мэдэх ёстой хүнээс бусад хүнд мэдээлэл задрах юм бол нэгдүгээр өвлө ихтгэлцэл бий болно гэдгээ бид нар хэлжлээ. Хоёрдугаарт айдас төгшүүр гэдэг юм. Дахиад дараагийн эмч эрүүл мэндийн ажилтнанд хандахад нөгөө түрүүчийн тэрэн шиг тэр эмнэлэг шиг энэ эмч шиг ингээд миний одоо ингээд хэлэх юмыг задруулчвал би хэлэхгүй байх нь зөв юм болов гэсэн ийм айдас төгшүүрт орно тий. Дараа нь ичгүүр бас ингээд өөрийгөө буруутгал би ийм өвчнөөр эмчлүүлж байгаа гэдэгтээ сэтгэл гутарч иргээд өөрөө дотгошоогоо дахиад сэтгэл гутралыг нэмэгдүүлж өгдөг. Дээрэс нь нэмээд эннийхээ дараагаар өөрийгөө үнэлэх үнэлэмжүүдийн асуудал яригдчихэв тийм ээ. Тэгээд дээр нь нэгд тийм байдалд орцсон хүн эргээд нөгөө харилцагч нартайгаа буюу үйлчлүүлэгч нартай уур бухимдалтай итгэл үнэмшлгүй хандах биеийн болон сэтгэлийн хилэмжээрээ бол таагүй байдал үүсгэх. За тэгээд энэ хариуцлагагүй өвдлээс болоод эрүүл мэндийн байгууллага, эмч эмнэлгийн ажилтнанд нэр хүнд унах үйл итгэлцлийг одоо нэг хариуцлагагүй үйлдэл юм уу санаандгүй мэдээлэлээс болж эрүүл мэндийн салбарт итгэх иргэдийн итгэлийг бууруулах. Нэг эмчийг нэг ажилтныг алдсны төлөөр угаасаа эмч нар ийм штэ. Угаасаа сувлагч нар тийм штэ. Нэг ийм байдал бол айгу таагүй байдаг. За тэгвэл нууц задруулж болох уу гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр нууц задруулах тодорхой бас хууль эрх зүйн орчин гэж байж болно тийм ээ. Энэ нууцыг магадгүй задруулж байж тэр хүний амь насыг аварч болно шүү дээ. Тухайлбал үйлчлүүлэгч аваар осолд орчихсон бие байцаалтгүй тийм ээ. Дээрэс нь тэр хүнийг таньж мэдэх ойрын мэдээлэл хүн байхгүй богино хугацаанд олон нийтийн мэдээлэл хэрэгслээр таньж мэдэх хүн байвал яаралтай холбогдно гэж зарлах одоо бидэж хууль шүүхийн байгууллагатай хандаж ярина шүү дээ тий. За үйлчлүүлэгч өөрөө зөвшөөрч болно. Энэ нь бол үйлчлүүлэгчээс авсан харилцсан хоорондын хүн хоорондын харилцаа дээрэс нэмээд тэр хүн үйлчлүүлэгчд бас тийм одоо өөрийнхөө онш бусад мэдээллийг хэлж тусламж хүсэх юм уу ингэж зарлахыг хүсэж болно. За дээрэс нь би сая хэлсэн амь нас эрүүл мэнд нь онц ноцтой аюултай үүссэн цаг хугацаагаар хэмжигдэх асуудлууд дээр одоо тэр нууц гэж хэлж болох эрүүл мэндтэй холбоотой амь настай холбоотой асуудлууд дээр болох юм аа. Тэгээд насанд хүрээгүй эрх зүйн чадамжгүй хүмүүсийг түүний албан ёсны хууль ёсны одоо асран хамгаалагч ар гэрийнхний зөвшөөрөлөөр за шаардлагатай бол хуулийн байгууллагын албан ёсны одоо эрх зүйн орчин актуудаар бид нар бас задруулахыг үгүйсэхгүй. Тийм болохоор зэрэг энэ бол нууцыг зүгээр хууль эрх зүйн орчинд нь хүний амь насыг аврах зорилгоор ашигласан байж болох юм а гэж үзэж байна л да. Тийм.
саяны хийсэн тохиолдлоос бусдын буюу нэгдүгээрт нөхөн шүүхэн байгууллага одоо албан акт гаргасан, эсвэл хувь өөрөө зөвшөөрсөн. За эсвэл амтэнсэн нөхцөл байдлаас бусад тохиолдолд бол бид нэр эрүүл мэндийн салбар бол одоо нууцыг бол хадгалдаг, хамгаалдаг гэдэг та бүхэн бол итгэлтэй байж болох нэ. За эмнэлгийн баг доторх мэдээлэл солилцох урсгал. За бүр зарим тохиолдолд бид нэр эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлдэг тийм ээ. Энэ тохиолдолд бас мэдээж ганцхан үйлчлүүлэгчээ, эмчлүүлэгчээ шилжүүлэхээс гадна зарим нэг мэдээллийг бол солилцдог. За тэгвэл энд ямар тохиолдолд одоо нууцыг энд чанд баримтлах хэрэгтэй байдаг вэ? Энэ маш чухал. Ер нь бол одоо эрдэнэт хүний амь нас гэдэг бол ганцхан эмчийн, ганцхан сувилагчийн шийдвэрлэх асуудал бас биш. Энэ хүнд эрүүл мэндийн байгууллага үзүүлж чадах тусламжийн цар хүрээ, одоо ингээд манайхаар ярьдаг шатлал хоорондын тусламж үйлчилгээний ялгаа, тоног төхөөрөмжийн байдал гэх мэтээс бодоод тухайн иргэнд үзүүлж байгаа, тухайн үйлчлүүлэгчд үзүүлэх тусламж үйлчилгээ нь тухайн эрүүл мэндийн байгууллагын дээрх дурдсан нөхцөл байдал, хүчин чадал хараахан хүрэхгүй бол бид нар эрүүл мэндийн байгууллага хооронд за энэ төртөд тэрнгүү эрүүл мэндийн яамны сайдын холбогдох тушаалаар зөвшөөрөгдсөн эмнэлэг хооронд эмчлүүлэгч үйлчлүүлэгчийг шилжүүлэх мэдээж одоо ингээд энэ тэр эмнэлгээс энэ эмнэлэг дээр шууд аваад яв гэхгүй эхлээд мэдээлэлээ солилцсон иргэн дэг тийшээгээ ийм оншийн учраас өгөх гэж танаад ийм юм байна яаралтай тусламжаа бэлэн байлгаараа хүлээж авах хүмүүс бэлэн хурж ухтаж тосож үйлчлэгээ үзүүлээд ингээд хийдэг. За тэгвэл манай үйлчлүүлэгчдийн хувьд бас эмнэлэг хоорондох асуудал төр биш байтугай эмнэлэг доторх асуудал төр бухимд л үүсдэг. Яаж юм гэхээр бид нар ингээд эмчлүүлэгчдийг ирэмблэн ангилдаг 5 ангилал байдаг тийм ээ эрүүл мэндийн сайдын. Гэтэл магадгүй таны дараа ирсэн хүн танаас нэн чухал амнаас аврах амт хэлсэн байдалд орж ирвэл танаас 5 хүний дараа орж ирсэн ч байсан тэр хүн яалтчгүй онцгой ирэмбэд орж хамгийн түрүү үйлчлүүлнэ. Тэгэхээр зэрэг манайхан дээр бид нар устддаг шүү дээ. Тэгэл цагаан халааттай л хүн тэрийг авчирна. 103 магадгүй өөр эмнэлгээс магадгүй тийм ээ тийм үү тасаг хооронд шилжих гэж хахад шинжилгээ өгөхгүй зогсож явахт ч гэсэн тэгдэг. Ингээл цагаан халааттай хүмүүс хүний урдуур аваад орчдөг юм. Хэдийгээр тэр хүн ярьж байгаа, асуултанд хариулж байгаа магадгүй хөл дээрээ явж байгаа ч гэсэн тэр хүний амь нас маш яаралтай шийдвэрлэх он шимжлэгээний асуудлын улмаас таны дугаарын өмнөр орох зайлшгүй шаардлага байдаг. Тэгэхээр бид нарт яг зүгээр хаана асуудал байгаа юм нэг талтай байдгүй. Бид нар одоо авч явах гэж байгаа эмч бий өчнөө олон суудсан үйлчлүүлэгчдийн дараалал нь уучлаарай энэ хүн бол эренбийнхаа дагуу нэг яралтай тусламж үйлчлэх авах ёстой хүн юм а гэдгийг тайлбарлалгүйгээр авч орсноос үүдэж цагаан халааттангууд очир дугааргүйгээр танилаар арын хаалгаар орлоо гэдэг ийм буруу ингээд хандлагыг буруу үг мэдээллийг бусдад ингээ биеийн хилэмжээрээ өгчөж байгаа юм байна. Тэгвэл бидний ам яриа харилцсан хүн хоорондын харилцаагаараа ойлгох ёстой. Ийм учиртай. Тэгэхээр энэ бол нэн чухал. За би түрүү хэлсэн нэг эмч ганцхан хүний асуудлыг шийдэхгүй. Нэг хүний асуудлыг тэр байгууллагуудаа төрөлдсөн мэргэжлийн эмч нар тусгай мэргэжилтэнгүү сувилагч нар нийлээд зөвлөгөөн хийх, тийм ээ шийдвэр гаргах, зөвлөмж өгөх, хяналт үнэлгээ хийх гэх мэт олон үйл ажиллагааг ингээд хамтран хийж тусламж үйлчлэгээ толгойд цогц тусламж үйлчлэгээ үзүүлж байхад яалтчгүй тэр эмчлүүлэгч, үйлчлүүлэгч өвчтний мэдээллийг олон хүн авч байгаа. Тэгвэл энэ үйлчлэгээ бол тэр хүний оншийг, өвчний түүхтэй, учир шалтгаантай, за шинжилгээний дүгнэлттэй, гарцтай шийдэлтээр гаргаж байгаа тийм ээ. Тийм болохоор энэ болгон дээр бол яалтчгүй тухайн эмчлүүлэгчийн нууц тухайн эмчтэй хадгалагддаг юм аа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За тэгвэл тэр эмчлүүлэгчдэр бид нар хизээч эргэн тэргуй энэгуй ингэж явсан гэд хоорондоо нэрээр нь дуутахаас илүү ийм онштой энэ зөвлөгөө хийсэн ийм хүн гэж ер нь бол тогтцсон соёлтой байгууллага тусламж үйлчлэгээ үзүүлсэн өөрсдийн мэргэжлийнхаа одоо ёс зүйг мэддэг харилцааны бөгөөд одоо нууц хадгалах тэр одоо үүргээ мэдэрч байгаа тэр хүмүүс бол нууцлыг хадгалдаг юм аа тэр мэргэжлэнүүд. Харин юун дээр анзаарэгддэг вэ гэхээр
нөгөө хариуцлагатай хүмүүс чинь гэдэг чинь манай монголчуудын угаасаа нийтлэг нэг юм байдаг бол хөөхий тэрний маань тэр нь ингээд өвдчиж гинэгээд амнаас ам дамжаад явдаг. Тэгэнгүүтэл одоо тэр нь тэгж гэдэг ингээд тэгээд тэр яхаар тэр миний оншийг мэддэг, тэр яхаар миний одоо мэдээллийг мэддэг, хинээс авсыг гэсэн үл ойлголцол бас юм ажиллаж байх хугацаанд ажиллаж байгаа үедэд бол гардаг. Тэгэхээр энэ маань өөрөө тэр мэдээлэл зөвхөн эмнэлгийн ажилтны дунд биш арга гэрээс цааш дамждаг юм аа. Энэ дамжуулахгүй асуудал одоо би эмнэлгийн ажилтнуудын нууц задруулсан гэдэгт огтын хамааралгүй бөгөөд хил хязгааргүй явдаг. Тэн дээр бид нар бас өөрсдөө хаана байна. Үнэхээр таны гэр бүлийн эрүүл мэндийн нууц манай л хүрээнд байх ёстой гэж үзэх юм бол хаа хүртэл ярьж хин хүртэл мэдээлэх өгдөг нь бас манай тухайн хүмүүсийн гэр бүлийн асуудал болж үлдээд байгаа. Яг эмнэлгийн дотороо бол ингээд бүгд бичгэн хэлбэрээр ингээд хадгалагдаж үлддэг тийм ээ. Дээрээс нь нэмээд хэр хэмжээнд мэдээллийг өгөх юм. Жишээлбэл эмч бол тэр хүнийхээ оншийг, учир шалтгаантай, ямар эмчилгээ бичсэн, ямар юм үйлчлэгээ үзүүлдэг гэдэг хүртэл ингээд яриад цаашдын зөвлөмжтэй ярьдаг бол сувилагч, эмчтүүлэгч маань одоо арга гэрт мэдээлэх тодорхой хязгаартай, бүр журамтай. Яг энэ журмаараа хязгаарлагддаг. Тэгвэл дүрс онцлогооны тэр одоо эмнэлгийн хэмжээний үйлчлэгээ үзүүлж байгаа техникч маань уучлаарай би таны эрүүл мэндтэй холбоотой болон таны хүссэн хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг өгөх тийм боломжгүй. Тэгэхээр та холбогдох эрх бүхий эмчээс нь очиж асууна уу? За нэгэнт хэрвээ та сайхан сэтгэл гаргаад би одоо манай ажлын тэр хүн ямар өвчтэй юм бэ? Яагаад твтцсэн юм бэ? Юу болсон юм бэ? Айгүйх сайхан сэтгэлээр асуудаг. Тэгэхээр одоо эмч нар ер нь дийлэнхтэй уучлаарай бид нар арга гэртээ харилцаа л гэдэг. За тэгэнгүүт зарим одоо ингээд бусад сайхан сэтгэл гаргаад мэдээлэл аваад өөрсдийнхөө зүгээр туслах гэдэг нэг гаргалгаагаа хайж явж байгаа хүмүүс бухимддаг. Юу сүртэй юм? Ер нь угаасаа ингэдэг. Яхаараа хэлж өгж болдгүй юм. Наадах чинь юу сүртэй ингээд. Инхээр яаж юм гэхээр тэр ажилтан танд туцаар хариулахдаа ч юм уу тантай нүүр тулж уулз хариулахдаа ерөөсөө л ёс зүйн дүрмээ барьсан эмчлүүлэгчийг хувийн эрүүл мэндтэй холбоотой нууцлалыг хадгалсан. Тийм. Ийм юм байдаг. Зарим хүмүүс энэ хүний сахиур нь ямар хүн бэ нэ хэн бэ нэ? Бид нар тэр хүнд сахиур нь хэн байгааг аргаар шийдвэрлэл гаргацсан байхад хөндлөнгийн 3 дахь этгээдүүдэд сахиур нь хэн байгааг бид нар мэдээлэхгүй. Нэгэд та зориод ирсэн бол тэр мэдээллийг аргаас нь авна уу гэх мэтэр. За дээрэс нь бид нар мэдээж хэрэг сайхан хамт олон найз нөхдөд сахижсэн хүмүүс байдаг, сахидаг хүмүүс ч байдаг. Энэ бол тэгээд тэр аргын зөвшөөрлөөр сахиж байгаа бах тийм учиртай. Нууц хадгалах чадварт мэрэгжлийн ихтгэл үнэмшил юу хэрхэн яаж нөлөөлдөг вэ? Анх эхлээл эрүүл мэндийн салбарт хүний эрүүл мэндийн төлөө одоо ингээд зүтгэнэ гэд хадгалсан тэр цагаас эхлээл номын дуугаа сонсож эхэлдэг тийм ээ. Дээрээс нь нэмээд ерөөсөө зөвхөн эрүүл мэндийн салбарч биш. Хүний одоо байгууллагын болон хүний хувийн нууцтай холбоотой нөгөө өчнөө олон багц хууль тогтоомжууд, дээр нь түүнийг дагаж хэрэгжүүлэхэд мөрддөг журмууд, дээр нь байгууллагын дотоод одоо журмууд, нууц хадгалахтай холбоотойгоор мэдээлэл ямар нь манай байгууллагын нууц гэж одоо ингээд байгууллагын даргын тушаалаар ингээд шийдвэрлэгдсэн гэдэг бол байгууллагын ажилтнуудад бол заавал мэдээлэл хүрэх байгууллагын өмнө байдаг. Хэрвээ энэ байгууллага гэдэг юм уу тухайн байгууллага манай эмнэлгийн нууцлалын зэрэгт эдгээрийг оруулсан шүү гэхэд тухайн нууцлалыг бидрүүлсээр байтал, таниулсаар байтал зөрчил ажилтны бүр. Тийм ээ? Таниулж чад байхад өөрөө гарынхаа өсгөөг зурчаад танилцлаа, ойлголоо гिचгээ санамсаргүй үйлдэлээс үлж алдах юм бол та санаатай одоо алдсан гэсэн юм хотлоо гарна тийм ээ. Энэ бол маш том ёс зүйн асуудал. За дээр нь бидний мэрэгжил бол бидний одоо амьдралын маань, ажлын маань, одоо эзэмшсэн мэрэгжлийн маань хамгийн том үнэт зүйл. Бүр маш том үнэт зүйл. Энэ нандин үнэт зүйлээ мэрэгжлийнхаа ёс зүй дүрмээр мөрдөн байж хамгаална. Тийм ээ. Дээрээс нь тэгээд энэ маань нэгэнт хэрвээ ёс зүйтэй мэрэгжлээ одоо ойлгочихсон ийм хүмүүс бол маш их ихтгэл үнэмшилтэйгээр, маш хариуцлагатайгаар тэгээд зөвхөн өөрийнхөө эмч сүлэгч гэдэг нэрийг биш салбарынхаа нэрийг байгууллага хамт олонныхоо нэр хүндийг хамгаалж хадгалж авах үүргийг хүлээсэн гэдгийг ажилтан бүр ойлгосон байх хэрэгтэй байдаг. Тэгвэл одоо ойлгочоод байгаа иргэнд одоо эмчтэй эмнэлгийн ажилтнтай харилцчаад шууд одоо ажлын байран дээр манайхан одоо гээд утсаа одоо ихэнтэй яаж харилцахчгүй мэндийн зөрүүг нэг
хүн орж ирэхээс өмнө нэг утас, нэг камер ороод ирдэг тий. Нэг бичлэг хийж байгаа. Энэ өөрөө тэр одоо хүн зүгээр л энгийнээр төсөөлөх юм бол өөртөөгөө ингээд тухайн нөхцөл байдлаа дүүцүүлээд иргэн бодоод тань руу харж байгаа энэ камер яах гэж орж байгааг ойлгоогүй хүн хизээч тантай сайн байна уу та гэд мэдлэл тэрнээс цааш яг яах тэр тоон жижигхэн ч гэсэн хормын хугацаанд паникт орно шүү дээ. Энэ өөрөө манай иргэд үйлчлүүлэгчд байна. Яг эрүүл мэндийн байгууллагад яг ингээд тухайн ажилтнанд хэр зэрэг ёс зүйтэй та хандсан юм бэ? Та өөрөө харилцааныхаа бас тэр нандин соёлоо хэрэгжүүлж амжсан юм уу гэдэг өөрөө айгүй чухал болж байгаа. Тэгэхээр бид нар чинь хүн хоорондын нандин харилцаа гэж би ярианы ихэд хэлсэн. Энэ хүн хоорондын нандин харилцааг эерэг талаас нь харилцан ихтгэлцэл хүлээж та магадгүй таагүй мэдээллийн их сурвалжийг олох гэж таагүй мэдээллийг нотлох гэж явж байгаа бол эхлээд хүнтэйгээ сайхан халуун дулаан харилцаа үүсэх, харилцан хүндлэл бий болго тэгээд зорилгоо биелүүл. Ийм л юм хэлмээр бүр аюу санагддаг. Энэ бол одоо манай сошиал ертөнц хит их чөлөөт ертөнц хит их нээлттэй байдлаас болоод энийг дэврэгдэг одоо саналуудаа орон зөндөө бичиж байна. Яг гоо би сэтгүүл зүрөө дайраагүй л дээ. Тэгэхээр банаа дээр ч гэсэн ингээд камер бариад ороод ирдэг энэ бас ингээд мэрэгжлийн сэтгүүлч байлгүй дээ тий. Одоо тийм байдаг. Тэгэхээр би зүгээр хэнийгч дурдах гайгүй. Тийм одоо миний ажлын туршлага дээр таарлаж ирсэн болохоор энэ өөрөө би тэр хүнд хувийнхаа, байгууллагынхаа, үйлчлүүлэгчийнхаа мэдээллийг үгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг л одоо ингэж явдаг. Энэ бол манай бүхий л төвшөндөө хүн бүгд анхаарах ёстой асуудал гэж. Энэ бол бүр онцгой асуудал. Тэг би бид нар ч харилцаан дээр л бие биенээ ойлголцох, итгэлцэх, дээрэс нь ингээд уурлах, баярлах, гомдох бүх одоо үр дагавар нь энд л гарч ирж шүү дээ. Одоо сүүлийн үед бол сошиал ертөнц хөгжөөд биднэрт бол эрүүл мэндийн байгууллагт бол нэг шинээр сорилыг бол бид нар тулгаж байна. Одоо хин хөнгөө мэдхгүй тодорхойгүй байгаа зүйлийнхээ төлөө одоо шууд ингээд хүнийг эм чимлэгийн мэрэгчлэлтнийг эвгүй байдалд оруулаад бичлэг хийгээл аюуд л нөгөө хүн маань одоо сэтгэл зүйн хариу урал үзүүлээд бас сэтгэл хөдлөлөөр ханддаг ч юм уу өөрийн гэсэн ёс зүйн одоо хүлээх үүргээ бас одоо хумсралж явах хэрэгтэй гэж үзэж байна. За тэгвэл дараагийнхаа асуулт оръё. Нууц задрахлаар байгууллагын соёл нэр хүндэд ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Бид нар бас ингээл ярианда цус дурдал яваад байна. Нууц задрахаар гэдэг. Тэгэхээр дахиад ихтгэхэд нууцыг хэн задлав? Хаан задрав? Юунаас бол задарсан? Тэгэхээр дахиад нөгөө байгууллага хамт олон одоо бүгд магадгүй салбар өөрөө хүний одоо бүр тухайлбал өнөөдөр эрүүл мэндийн салбарыг ярьж байгаа учраас эрүүл мэндийн салбарын нууцд яг юу ороод идэх? Ямар асуудыг нууцын зэрэг салбарын хэмжээнд авч үздэг. Эрүүл мэндийн Монгол улсад эрүүл мэндийн салбарт 70 мянгаар орчим эмч эмнэлгийн ажилтан, сувилагч тусгай мэрэгчлэлтэн ажиллаж байна. Гэтэл энд чинь дандаа эмч биш, дандаа сувилагч биш, дандаа техник лаборант биш. Тэрний цаана одоо эмнэлгийн захиргаан гэхэд эмнэлгийн бус мэрэгчлэлтэй түмэн олон эмнэлгийн ажилтнууд удирдах ажилтан байна. Нийтлэг үйлчлэгээний албатуудад нь түмэн олон инженер, техникч, үйлчлэгээний ажилтан, хэвлэл мэдээллийн одоо албач байдаг юм, нэгжч байдаг юм. Гэх мэтэр тэр 70 мянга гэдэг тоон дотор чинь 70 мянган эмч, 70 мянган сувилагч биш ээ. Энэ нууц тэгэхээр хаан задарсан. Их сурвалж нь юу юм? Тэгвэл салбар өөрөө одоо яг нууцын зэрэгэлд оруулсан олон нийтэд Монгол улсын 3.4 сая иргэн мэдэх ёстой тэр нууцыгаа хэр зэрэг нээлттэй мэдээлэлээр хангасан бэ. За тэгвэл тэр салбарын хэмжээнд байгаа нууц гэдгээр үндэслээд тухайн байгууллага өөрөө байгууллагынхаа ямар асуудлуудыг нууцын зэрэгэлд оруулсан. Тэр нууцын зэрэгэлд оруулсан асуудлууд нь нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа бүх асуудлууд тэр байгууллагын ажилтан бүрт хүрсэн байх ёстой. Мэддэг байх ёстой. Манай үүдэр тос үйлчлэгээ одоо угтах үйлчлэгээ үзүүлж байгаа хамгийн түрүүнд эргэн дэ хаана нэвтэж байна гэтэнгүү тэр үйлчлэгч хариулах ёстой юу? Үгүй. Тийм ээ. Уучлаарай та бүхэн лавлгаа мэдээлэл. Лавлгаа мэдээлэл эргэндэг яг энэ дээр хэвтэж гэнэ үү хэвтээгүй нүү гэдэгт хэн гэж хүн асууж байгаас үл хамааран хариулах ёстой юу? Үгүй. Хэн ч асууж болно тэр хүнийг. Тийм ээ. Хууль хүчнийхэн асуугаад байгаа юм уу? Ээж аав нь асуугаад байгаа юм уу? Хадман нь асуугаад байгаа юм уу? Одоо ингээд өмнө хойнох байгаа ханилж нөхөрлж исэн хүмүүс нь асуугаад байгаа юм уу? Тийм болохоор энэ өөрөө аягүй чухал асуудал. Тэгэхээр иргэд үйлчлүүлэгчдэд
3.4 саятай хүндээ мэдээлж болох тэр ийм бол та эрүүл мэндийн салбарын тухайн байгууллагаас нэм эсвэл яамнаас нэм эсвэл газраас нэм авах юмаа гэсэн мэдээллүүдийг уулна нээлттэй өгөх тийм их нууцын өндөр зэрэгэл дотор биш баг. Доторх асуудлын задлаагүй бид нар зөвхөн агуулгын хэлж байгаа. Тэгвэл тэнцээс гарсан шийдвэрийг тухайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төр болон хувийн хвшлийн бүхэл байгууллага тэр нууцлыг байгууллагын үйл ажиллагаанд онцлогтой тохируулаад бас нууцлал нь ийм журам, заавар, гэрээ, тушаалууд байх хэрэгтэй тийм ээ. Нэгд нууцлалын гэрээ байгуулсан ажилтан хэрэг нууцаа зөрчих юм бол тэгээд бас энэ хүний хариуцлагатай л яригдана. Тэг чинь бол угаасаа цаастан дээр баталгаажаад ингээд өөрөө харилцан зөвшөлдсөж байж хийж байгаа. За тэрнээс гадна зөвхөн эрүүл мэндийн салбар юм уу эмнэлгийн байгууллага өөрөө нууцыг одоо тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн хувийн нууцыг эрүүл мэндтэй холбоотой нууцыг шүү. Хадгалах энэ үүргээ зөрчсөн эсэх асуудал нь одоо бас олон учир шалтгаантай тийм ээ тогтоох хэрэгтэй байна. Бид нар нөгөө дан ганц эрүүл мэндийн салбар биш бид нар салбар дундын буюу салбар хоорондын хамтын ажиллагаа, хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүл зүйн салбарынхан за магадгүй бидний эрх ашигыг хангаад байдаг үйлдвэрчний эвлийн хороо хүртлийн төд ямар дуу хоолойтой оролцож иргэдтэй энэ эрүүл мэндийн салбарынхаа одоо зөв өнцгөөс нь харуулах вэ гэдэг зөв мэдээллийг зөв цагт нь, зөв хугацаанд нь зөв хангаж ингээ зөв өнцгөөр нь харуулж өгвөл бас үйлчлэл иргэд маань бүгдээр ухаантай энийг тэгж ойлгож авна. Ер нь хүнд яриаг ямар өнцгөөс эхэлж яаж дуусгах байгаа нь чухал байдаг. Тэгэхээр зэрэг энэ нь айгүй хэцүү хэрэгтэй. Дээр нь цахим орчим гэж маш их нууцлалыг алдчихэв. Цахим орчим телевиз радиогоор хувь хүн өөрөө зөвшөөрөөд тэгээд одоо би эрүүл мэндтэй холбоотой би дэмжлэг туслалцаа хүссэн ийм их зарууд ингээд бит болон бичлэгийн хэлбэрээр явагдаж байна. За хамаагүй яг эмчлүүд тэр тусламж хүсэж байгаа өөрийнхөө эрүүл мэндтэй холбоотой өвчин оншоо зарлаад байгаа тэр хүн бол өөрийнхөө эрхээ эдлээд хамт ард хүмүүсэд дэмжлэг хүсэж болно. Гэтэл цөөнгөө тохиолдлыг анзаарч исэн манай байгууллагын тэр тэгж өвдсөн учраас тэг нүү, инг нүү гэсэн ийм тэгтэл та бусдын өмнөөс найз нөхдүүд нь сайхан сэтгэл гаргаад ингээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сошиалор ард иргэдээс хүсэж гин гэдэг маань зөв үү буруу юу гэдэг дээр хүртэл асуудал. Энд бас нууц задарч байна. Энэ тэгэхээр яаж эмнэлэг задлаагүй тийм ээ? Эмч задлаагүй гэсэн үг байгаа. Магадгүй бид нар олон жил ажилласан эмчтэр шинжилгээний хариу хараад энэ хүн нэг иймэрхүү хуучтай байна. Нэг цааш нэгмээр юм байна гэдэг мэрэгжлийн хувьд ингээ хараад явж чадна. Тэгвэл зүгээр хэвийн байгаа тоог хэвийн бус тоотой харьцуулчаад тэрийгэ зөв буруу тайлбарлах. За энэ асуудал. За энэ болон хоорондоос болоод эрүүл мэндийн салбар нь ч юм уу эмчин ч юм уу тухайн байгууллага нууц задлсан гэсэн үйлчлүүлэгч маань ард иргэд дотор маань эрүүл мэндийн салбар руу чиглүүлсэн тийм таагүй уур амьсгал бий болно. Тэгвэл дахиад бидний итгэлцэл хоорондоо нуурнаа. Нэг үйлчлүүлэгч нэг эмнэлэгт итгэлцэл нураад нөгөө бухимдлаа зарлангууд араас нь тийм жишээнүүдтэй магадгүй тийм байж магадгүй за тэгвэл ингэчиж магадгүй гэсэн одоо хүлээгдэж байгаа сөрөг таамаглалуудаа бас бичиж байна. Энэ маань яг цэвэр одоо ингээд эрүүл мэндийн байгууллага үйлчлүүлэгч хүн хоорондын харилцаанд маш том итгэлцлийн нуралт үүсэж байна. Хоёрдугаарт хариуцлагагүй хандлага айгүйх тийм хэвшмэл байдалд орчих вэ гэж айгүйх болгоомжилж байна. Яагаад одоо 70 мянган эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 70 мянган хүн 70 мянган хувь хүний өөрийнх нь харилцааны соёл, хувь хүнийх нь харилцаа ёс зүйтэй холбоотой мэдлэг, харилцах ур чадвар энэ болгон ч 70 мянга шүү дээ. Гэтэл нэг одоо 70 мянгаас нэг юм уу 0.7% нь жахан одоо ингээд хариуцлагагүй алхам хийснийхаа төлөөс энэ салбар Монгол улсын эрүүл мэндийн салбар яагаад муухай харагдаад байгаа. Энэ дээр маань үйлчлэгч маань бас авахгүйхээ ухаанаар айгуу тийм ингээд бодол зөв одоо үнэлэмжтэй хандах хэрэгтэй гэж үзэж байгаа. За дээр нь бид нар яг хэлэх гээд байгаа нэг ховж ив чинь цахим ховж ив л одоо л. За ингээ хоорондоо сууж байгаа хоёр хүний хоорондох одоо яриа 4 болоод юу гэдэг 8 болоод 16 болоод геометрийн прогрессор явах цахимд агшны зур явах хоёрын хоорондох ховж ив маань үндэслэл нотлохоо байгаа юм. Тэрийг тэгээд үнэндээ яг хүний төлөө зүтгээд эмчилгээ, үйлчилгээ, месс заасал, онцлогоогоо хийгээд байгаа юм зөвлөгчнөр өөрийгөө тэрний хажууд няцаагаа суучих зав байхгүй. Өглөө ажилдаа эрэхтэй бид нар цагийн өмнө ирээд тарахтаа харуу бүрээгээр тэр гэр бүлийнхтэйгээ баг унтчихад ороод
сэрээгүй байхад нь гараа явдаг ажилтаа шүү дээ. Энэ бол бодит үнэн. Тэр мэдээч хэрэг ингээд бүх одоо ингээд салбарын 70 мянган хүн гэж хэлээгүй шүү дээ. Эрүүл мэндийн тусламж үйлчлэг гардан үзүүлж байгаа энэ олон хүмүүстээр л яадаг гэхээр тэр сумууд хуржиж буугаад идэх одоо юу гэдгийг нөгөөх одоо мис засал хийсэн эмчтэр, эмчилгээ хийсэн эмчтэр, тариа хийсэн сувилагчдэр. Тэгвэл тэр хүмүүс тэрийг няцаагаа сууж явах, нотлоодох шаардлагач байхгүй. Хоёрдугаар тэгж байх. Бараг тэрийг сонсож байснаас сонсоогүй, уншаагүй байснараа маргааш ажилдаа эрт хүчтэй дараагийнхаа үний эмчлэх гэж урам зоригтой очих байхгүй. Гэтэл хөөх юм хийгээгүйхаа төлөө бөгөөд хараагүй юмнийхаа төлөө өөрийгөө ч мэдэхгүй ботлоо ингээд бичүүлж байгаа, гүтгүүлж байгаа. Ийм асуудал байгаа. За асуудал салбарт ямар ч асуудал үгүй хэлээгүй шүү. Бидний хооронд харилцааны асуудал байгаа. Байгаа бол хоорондоо сайхан ярилцаач. Ингээд багийн уур амьсгал хэвтэн байгууллагын нэр хүнд унана, эрүүл мэндийн салбар ард түмний хооронд үл итгэлцэл бий бол энэ болгон бол бидний хамт олон дотор хэрхэн нөлөөх вэ гэхээр ийм их сөрөг үр дагаврыг авчирч байна. Тэгээ үнэлэмжүүд буураад байна. Яг адилхан одоо онш ингээд уншлуулаад, эмчлүүлээд явж ирчээд гадаадд очиж эксперт хийлгэж байна. Өөс Солонгос очиж чинь энд тавьсан онш зүв биш. Миний хийсэн мис заслыг ийм юм хийх байсан гэж байна шүү дээ. Магадгүй давуучгүй нөхцөл байдал, тоног төхөөрөмж ч юм уу, орчин цагийн манай робот мис засал гэдэг нь бас бус юмтай холбоотой байж болно. Гэлээ гэхдээ одоо бас ингээд энэ дээр харилт ингээд авах гэх юм тэр цензурыг нэлээд дэнслүүлээч л гэж хэлмээр байна. Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн хороонд одоо ажиллаж байх явцад бол яг энэ нууц алдагдaltaй холбоотой, иргэд одоо эмнэлэгтээ итгэхгүй байгаатай холбоотой өргөдөл гомдлууд их бас нилээдгүй ажиглагддаг байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо яг туршлагатай эмчийн хувьд нь яаж хийдээсэ гэсэн одоо тийм хүлээлт байдаг вэ? Ер нь бол энэ эрүүл мэндийн салбар ер нь ажил хийж байгаа хүн хооронд бол бас асуудал гарахгүй байна гэж байхгүй. Энэ гарч байгаа асуудал маань хэр зэрэг үндэслэлтэй вэ? Хэр зэрэг нотлохоотой вэ? Энэ асуудал гаргах хамгийн ихний шатан дээрээ одоо бас ойлголцоод асуудлаа шийдэж чадсан, чадаагүй асуудлаас болж гомдол эрүүл мэндийн яам хүртэл явж байгаа болов уу? 11 хүртэл явж байгаа болов уу гэж бодог. Зарим хүмүүс маань одоо ингээд нэгэнд бухимдсан хүн бол ерөөсөө л энийг дээшээ л хилжээж энэ асуудал шийдэгдэх юм байна. Тэгвэл энэ тасаг доторч гэдэг юм байгууллага дотор шийдэгдэхгүй мэй гэж харилцаад байдаг. Гэтэл бүрэн за 99% нь байгууллага дотроо эмч хоорондоо тасаг хоорондоо шийдэгдчихдэг. Магадгүй нэг хүрэхгүй хувийн тийшээ явж байгаа байх гэж бодож байна. Тэгтлээж их гомдол гаргуулад, тэгтлээж их гомдоо иргэд үйлчлүүлэгчтэй гомдоогоод идэг гэж бас бодохгүй байна. Яагаад бодохгүй байна гэдэг инхээр энэ суралцаад ирж байгаа энэ нөхдүүд маань, эмч нар маань за багадаа л 12 түүнээс дээш жил өөрийнхөө бүхий л одоо ажил, мэрэгжил, амьдралын тэр цаг хугацаагаа, тэр санхүү төсвөө энэ хүсэж зорьсон өөрийнхөө хүсэл эрмэлзэл болж эзэмшиж байгаа мэрэгжилтэд зориулаад ирсэн юм аа. Чи дуртаад л энэ мэрэгжлийг эзэмшээ үстэйг нь тийм ээ, эзэмшсэн. Тэгэхдээ энэ эзэмшчихтэй би одоо эмч шиг эмч болъё, ёс зүйтэй хүн болъё, хүн шиг хүн болъё, үйлчлэл намайг зориод ирсэн хүнийг би маш хүндлэлтэйгээр хандаад хариуцлагатайгаар онцлоод сайн эмчлээд эргээд дахиад энэ хүн өвчний учир эмнэлгийн хаалгаар алхахгүй ингээд нэг сайхан үйлсийн төлөө алхдаг байгаасаа гэж ийм сайхан хүслэр эмнэлгийн ажилтан болгонд би хүмүүсийг гэрээсээ яваад ирэх за та дараа манай тавтаа морилороо гэж үддэг бол эргээд ирэхдээ та ирүүлж ярэ дахиад өвчний учир эрүүл мэндийн ингээд эмнэлгийн ч юм уу хаалгаар орохгүй харин эрт илрүүлэх гэж урьдчилан сэргийлэх гэж эмнэлгээр яваараа гэж хүсээд ингээ үдчих өгдөг шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол айгүй том байдаг. Тэгэхээр манай үйлчлүүлэгчдийн одоо гаргаж ирж байгаа магадгүй юу гэж шалтгаан гаргаагүй бол яалаа гэж тэр хүн зүгээр л гомдоод яваад байв гэж тэр гомдлыг бас манай хүлээж авч байгаа эмч эмнэлгийн ажилтнууд болж игэл тэр асуудлыг газар дээр шийдээд тэр хүндээ хариултыг газар дээр нөгчихвэл энэ асуудал хол явахгүй. Тэгэд ийм их үнэтэй цайтай хугацаагаа дээрэс нь одоо зарим хариуцлагатай байгууллагын удирдлага дарга нар хүний нөөцөө бэлтгэх гэж маш олон жил маш их төсвийг зарж байна. Тэр зарж байгаа тэр бэлтгэж ирсэн ДМЧ-ийг, ХМЧ-ийг одоо ингээд ямар нэгэн санаандгүй алхам хийснийхаа төлөө тэр байгууллага салбар алдчихыг хүсэхгүй байна. Ягаад гэвэл тэр хүн тэр мэргэжлийг гадаадд, дотоодд маш их өндөр өртөг зарлаар амьдралынхаа цаг хугацаагаар
одоо өрн хийжээж олж ирсэн тэр мэрэгчлэлтэн манай сувилагч нар ямар үнэтэй мэрэгчлэлтэй вэ? Техникч нар маань, лаборант нар маань бүгд маш үнэтэй мэрэгчлэлтэн. Бусад туслах сувилагч, бусад эрүүл мэндийн салбарыг хүнтэй харилцаа сурцсан хүмүүс маань маш их үн цэнээр магадгүй үнэлэгдэшгүй их цаг хугацаагаар зарцуулчихад тэгээд тэр ур чадвараа танд үзүүлж таныг аварч таныг тусалж байгаа. Магадгүй тэр хүнд жаахан харилцааны доголдол байвал хоорондоо сайхан ярилцах боломж байна. Хүний амнаас нь л хүрчээгүй бол бид нар ингээд хууль шүүхийн байгуул хүртэл явах тэр таны ч цаг, бидний ч цаг, тэр хүний ч буур бухимдал, таны ч стресс, эрүүл мэндийн сэтгэл зүй маш том асуудлуудыг үүсгэхгүй байх боломж та бидний хооронд эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, иргэд ард түмний минь хооронд бас байгаа шүү гэдгийг бас онцлож хэлхийг хүсэж байна. Тэгэхээр эрүүл сая таны яриан дээрээс эмнэлгийн байгууллагт ажиллаж байгаа эмч мэрэгчлэлтэн бол манай салбарын хамгийн үнд капитал гэдэг. Боловсрох гэж, сурах гэж, мэрэгших гэж, төрөлжих гэж бүх ухамсарт хугацаа, цаг хугацаагаа зарцуулсан байдаг учраас ямар нэгэн доголдол байвал хувь хүнд нь өөрснөө хэлээл сайхан итгэлтэй харилцаагаар зохицуулчих байгаасаа гэж миний ч гэсэн хувьд бас боддгоо. За, итгэлцэлд суурилсан харилцааг төлөвшүүлэх тэгвэл 5 зөвлөгөөг өгье гэвэл та юуг зөвлөх вэ? Тэгэхээр эрүүл мэндийн салбарын эмч сувилагч тусгай мэрэгчлэн хэн боловч тэтгэврт гардгүй мэрэгчлэж байгаа. Улсаас тогтоосон мэрэгжил байгаа тэр хүн одоо өөрийнхөө хөдөлмөрлөж чадах хүсэл эрмэлзэл бас ингээд цаг хугацаа бол хязгааргүй байдаг учраас энэ үнд капиталуудыг сургасан арга гэрн зүтгэсэн өөрийнх нь хөдөлмөр нь дээрэс нь нэмээд бэлтгэсэн байгууллага хамт олон бэлтгэсэн салбар нь Монгол улс нь ерөөсөө оролцоогүй ерөөсөө ингээд субъект гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хувь хүн ганцхан өөрөө өнөөдөр Монголд хамгийн топ нь болоогүй энэ баг хамт олон гэдэг маш том баг бүрэлдэхүүн энэ нэг мэрэгчлэг бас бүтээч гэсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бид нар бас харилцсан байл та эргэн та үйлчлүүлж байгаа та ч энэ одоо том үнэтэй цэнтэй мэрэгчлэг бүтээхэд таны хувь нэмэрч асар их байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр чухал. За тэгэхээр бид нар яг нэг ихтгэлцэлд бид нар бодит тийм нөхцөл байдал бас нэг 5 том алхам гэж та дурдчихэд. За хамгийн түрүүнд тэгвэл бид нар нэг юм ер нь бол салбарын хэмжээнд, улсынхаа хэмжээнд ч гэдэг юм уу, ер нь нууцтай холбоотой. Ер нь нууцлалын багц хууль байгааг ойлгож байна. Энэ нууцлалын тухай ойлголтыг иргэдэд ч гэсэн байгууллага хамт олонд ч гэсэн маш энгийн хэлбэрээр хүртээмжтэй ойлгомжтой байдлаар тэрийг нэг дадал болох байдлаар нь сургалт сурталчилгааны ажлыг өгч чухал байна. За тэгвэл байгууллага улсад ийм нууцлалын хууль байдаг юм бол эрүүл мэндтэй холбоотой ийм нууцлал байна. Хувь хүний нууцтай холбоотой юм байна. Бид нар мэдээж үйлчлүүлэгчээс авч олсон хүний амьдралын нууц руу хөнгөгээд байхгүй шүү дээ. Эрүүл мэндтэй нууцтай холбоотой асуудал өнөөдөр хөндөж байгаа учраас энэ дээр. Тэгэхээр зэрэг яг юуг нууц гэх юм бэ? Хэн мэдээллийг хадгалах юм, хэн хандах юм, хэн өгөх юм. Тэгээд хинээс олж авсан их сурвалж бай. Дандаа тогтмол. Энэ дээр маань хүн хоорондын харилцаа, нийгмийн харилцаа, одоо сошиалын харилцаа, одоо хэвлэл мэдээллийн сэтгэл зүйдэр ч гэсэн энэ бол айгүй чухам сайн баймаар байна. Тэнд хүн хэвдсэн байхад тгээгүү гинэ гэдэг маань тэр сэтгүүлч маань ямар их сурвалжаас авсан их сурвалж маань тодорхой байвал тэгвэл дахиад та өөрөө ч гэсэн асуудалд орохгүй л болов гэж бодож байна. Дараагийн юм бол ёс зүй, тийм ээ, нууцлалын сургалтыг тогтмол зохион байгуулмаар байна. Сургалтыг зохион байгуулахдаа яг манайхын ер нь байгууллага дээр бидний хувьд нэг бас гэдэг ажиглагддаг юм. Сургалт зохион байгуулалт гэдэг нэг дээрээс өөр өгчөө. За тэр нь тэгээд нэг төлөвлөгөө гаргаад нэг батлагцсан удирдамж хөтөлбөртэй байдаг бол яагаад энэ подкастууд яваад байгаа юм бэ? Яагаад өнөөдөр магадгүй ингээд хүн болгонд байсан тэр багшийн сургалтанд суугаад тэр хүн маань эмч хүн биш шүү дээ. Тэр багшийн сургалтанд суугаад өөрийгөө ингээд өөрийгөө таниад, өөрийгөө мэдрээд ингээ яваад байгаа. Тэр хүн өөрийнхөө ертөнцийг нээж чадгаа тийм сургалтыг тэр хүн ард түмнийг Монголын ард түмнийг татаж чадаад байхад энэ сургалтыг бид яагаад татах хэлбэрээ зөв болж чадахгүй байгаа гэж. Магадгүй манай эрүүл мэндийн яамны ёс зүйн хяналтын хорвооныхан маань ийм подкастуудыг зөвхөн одоо эмч эмнэлгийн ажилтгаасаа бус яг энийг мэдэрдэг, энийг ойлгодог иргэд үйлчлүүлэгчдэрээ бас ийм ярилцлага шийдэг юм уу? Тэр сургалтыг ямар хэлбэрээр хамгийн хүртээмжтэй хүүхдүүдэд комикор хүргэх юм уу те ингээд одоо тийм ээ анхан шатны боловсрал олгож байгаа боловсролын эрүүл мэндийн боловсролын байгууллага ерөөсөө л хүүхдтэй эрүүл мэндийн суурь боловсрал хүний эрүүл мэнд гэж юу яагаад
өөрийн чинь ингээд шүдийг хорхоотуулахгүй байхыг гэдэг учрыг тайлбарлаж өгөөд чамайг шүдний чинь хорхоотой болцсон гэж энэ найзад нь хэлэхгүй штэ гэд. Яг тэгвэл тэр хүүхэд чинь хүн штэ. Тэр хүүхдийн нууцыг хадгалахын тулд нууц гэж бас байдгийм мэн гэдэг мэдрүүлж өгдөг. Ийм сургалтуудыг яагаад зохион байгуулж болохгүй гэж. Энд ард иргэдээ яагаад татан орол хүүхдүүд чадна. Хүүхдүүд маш хөөрхөн. Тийм бодит амьдрал жишээ байдаг. Та ингээд өвөө даралтынхаа ямиг уусна уу гэхээр мэдхгүй манай өвөө гэдэг гэсэн. За өвгийнхаа даралтны юм энэ шүү. Өглөө болгон 6 настай хүүхдэд би зүүлж байгаа байхгүй. Өглөө болгон энэ даралтны юмээ ингээд уулгаж байгаараа орон нутагт явж ажиллаж байхдаа хэлжсэн. Тэгэхэд тэр хүүхэд өвөө би танд яг тэгж өгнө сэрүүлэг тавьж өгнө. Харалтаа. Тэгэхээр энэ яаж вэ? Маш хөөрхөн. Энэ бол аягүй чухал. Дараа нь бидний мэдээллийг аюулгүй байдлууд ярилцлагын туршилт мэдээлэл энэ алдагдаад байна. Хаана алдагдаад байна? Хэн алдаад байна? Энэ аюулгүй байдал дид бүтцэн хангагдсан юм уу? Тийм ээ? Одоо ингээд миний одоо эмчлүүлэгч үйлчлүүлэгч хавдаг e-health програм дээр ороод үзэхэд надад тавих эрхийн хэм хэмжээ хязгаар гэж бай. Тэгвэл эмчт, тэгвэл дахиад удирдлагт нь, тэгвэл бүхэл бүтэн статистик тоо мэдээ гаргадаг статистик эмч даатгадын ажилтан хүртэл тэр эмнэлгээр үйлчлүүлж байгаа 1000 2000 хүмүүсийн бүх мэдээллийн нууц тэнд бэлэн нээлттэй. Тэгвэл мэдээллийн тэр аюулгүй байдал нууцлыг хадгалсан юм уу? Нөгөө нууц үг энэ нь ил задгаа байгаа юм биш үү? 1 2 3 гэдэг нууц үгтэй юм биш үү бүгдээрээ ч гэдэг юм уу? Тийм ээ. Тэгэхээр зэрэг яасан бэ? Хөөе би завгүй явж байна, би тийж явж байна. Миний компьютер руу ороод тэрийг тэгчихээ. Энэ юу вэ? Нууцл мөн үү? Аюулгүй байдал хангагдаж байна уу? Тэр хүнийг одоо наран цэцэг гэдэг хүн нууцыг хадгалсан гэж өөрийгөө бодоод байтал би нэг хариуцлагагүйд нэг алхмаасаа болоод хэдэн мянган хүний нууцыг алдахад бэлдэн. Ингэхээр энэ үр дагавар нь юу болох вэ? Тэгэхээр дахиад ажилтан дахиад салбар дахиад хүмүүс хүн хоорондын үйл ихтгэлцэл. За дөрөвдөх юм бол хяналт хариуцлагын тогтолцоо бол зайлшгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ хяналт нууцлал зөрсөн тохиолдолд нэгэнт та гэрээ байгуулсан, нэгэнт мэрэгжлийнхаа хувьд, байгууллагынхаа хувьд ингээ хариуцлага хүлээгээд гэрээ байгуулсан бол та дандаа санаж магадгүй би тэрийг тангад ном шиг чэйжлэх албагүй л дээ. Тэгвэл би ямар нууцыг хадгалах үүрэгтэйгээ ер нь санах ёстой. Эмч хүнийхээ хувьд санах ёстой, сувлагч хүнийхээ хувьд санах ёстой. За сүүлд нь бол итгэлцэл, хүндэтгэл суурилсан харилцааг дэмжих асуудал маш чухал гэж бодож байна. Итгэлцэл, хүндлэл, харилцаа. Би ярианы ихэнд хэлсэн тэр өгүүлбэр тий. Тэгэхээр удирдлага энэ дээр аливаа байгууллагын, нэгжийн хоёр хүний нэг нь ахалдаг шиг удирдах байгаа бөгөөд албан болон албан бус лидерүүд, мандайлагч нар энэ дээр нэлээд хариуцлагатай хандах ёстой. Тэгээд та өөрөө тэр 1000 хүнийг юм уу 200 хүнийг удирдаад ингээ яриад авах шээ. Таны доор ажиллаж байгаа багууд, тэр менежерүүд маань дараа нь энэ ингээд харилцан одоо итгэлцэл бий болгох тэр уур амьсгалыг багийн уур амьсгал явна. Бүрдүүлэх ёстой тийм ээ. Тэгжээж бид нар ойлголцсон. Би магадгүй яг энийг бол харин цай уух хоорондоо өдрийн хоол идэх хоорондоо нэг юм жижигхэн ярианы сэдв болгож яриад энэ дээр хэдүүлээ бас бодохгүй бол нэг тийм тохиолдол байсан байна шүү. Энэ тохиолдол дээр ингэх нь тэгэхээр бид бас алдахгүй гэх юм аргагүй шүү дээ тийм. Бид нар бас ингэж ярих ёстой шүү гэсэн юм чиглэлийг заавал ширээний ард сууж нэг хэсэг нь урд нь сууж нэг юм самбар тохиолол ажилуулж байж сургалт хийж байна. Өдөрдөж байна, үүрэгдэж байна гэдэг ойлголт байж болохгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө харилцсангүй би нэгэ дэмжсэн, итгэсэн би ажилтнаа, ажилтан надад эмч өвчтөндөө, эмчлүүлэгч надад, би сувлагчтай тэд надад итгэж байж бид нар хооронд харилцсан үг нь үнэтэй тусна. Бусдаар бол нэг дарга юм одоо яах вэ тэгжил байна лээ гэд ингээд байна лээ гэдэг үг тэгээд гараад явчихна. Түүний шинэ нэг тухтаа суугаад тогтоохоо ярьсан тэгсэн мөртлөө ийм нэг юм энгийн яриан дундаас юм хоногшин үлддэг. Юу гэж хэлэх гэж байна? Ер нь шудраг тэгсэн мөртлөө нээлттэй, харилцан хүндлэлтэй, харилцан итгэлцэлтэй үүсгэсэн харилцаа бол нэлээд үр дүнтэй баг хамт олонны бүрдүүлнэ л гэж бодож байна. Тэгэхээр манай энд үйлчлүүлэгч маань ч гэсэн магадгүй та үйлчлүү эмч нарт эрүүл мэндийн байгууллага гомдоод байгаа бол гомдлоо байгуулга тасаг нэгж удирж байгаа ахлагчд нь хөгжиж нэг сайхан тайлаач. Бас буцаад яг ард түмний дунд та нар нэг ийм ярианы атгамыг буруу хийгээд байна. Ингэж хэлээд байна уу гэсэн зүгээр сайхан ярилцлага яагаад байж болохгүй гэж. Ингэж ярьж байж бид нар бас нээлттэй байгаад харин тийм иргэд мэдээлүүдтэй бид нар бас харилцагчтайгаа энэ мэдээллийг цацаж болох уу?
Эсвэл болохгүй юу? Хаалттай нээлттэй тийм. Тэгж ярих хэрэгтэй баг. Тэгээ ер нь бол оновчтой альва алхам болон нууцлал, итгэлцлийг хамгаалсан соёлыг төлөвшүүлэхэд энэ чухал байх гэж бодож байна. За мөн оновчтой алхмуудыг тогтмол тэгээ тодорхой хэмнэлтэйгээр тууштай хэрэгжүүлж байгууллагад хүн хоорондын харилцаанд нууцлал маань, итгэлцэл маань хадгалагдаж үлдээд оршин тогтнох бас нэг албан бус өв болж үлдэх болов гэсэн юм. Үгээр л энэ ярилцлагыг бас өндөрлөе гэж бодож байна. Өнөөдрийн ярилцлага бол бид нэр ёс зүйн тал нэлээд чухал байр суурийг эзэлдэг нууцлалын асуудлыг бол хөндөж ярилцлаа. За нууцлал гэдэг бол ганцхан хууль дүрм журмыг ягштал барихаас гадна за хамгийн гол суурь нь бол иргэн эмнэлгийн байгууллага эмчтүүлэгчийн хооронд үүсэж байгаа итгэлцэл бол гол суурь нь байдаг юм байна. Тийм учраас нууц ер нь аль шатандаа хэрхэн яаж алдагдж байгаа гэдгийг эрүүл мэндийн байгууллага бол тодорхойлох хэрэгтэй. За үйлчлүүлэгч бол хувийн эмзэг мэдээлэлээ хамаагүй одоо яг нь өөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой биш хүнтэй бол ярих одоо платныхаа хүнд дурдах ч юм уу гих бол бас болохгүй юм байна. За эмч нар бидний зүгээс за програмд ордог эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн зүгээс таны ажилдаг талбар технологи ашигладаг технологи чинь ганцхан та ашиглаж хэрэгжилж байгаа юу? Паспорт нь одоо юу нууцлалтай байж чадж байгаа юу? Гэх мэтээр хувь хүний эмзэг мэдээллийг аль болох маш сайн одоо хадгалах санаатай санамсаргүй хэлбэрээр алдахгүй байхад бас анхаарч явах хэрэгтэй байна гэдгийг өнөөдрийн ярилцлагаар одоо хүргэлээ. За бидний урилгыг хүлээж авч ярилцсан наран цэцэг эмчтэй маш их баярлалаа. За баярлалаа. За анхаарал хандсан танд баярлалаа.